Түүхийн хөгжлийн урт удаан хугацаанд хүн төрөлхтөн оршин суух орон байраа боловсронгуй болгож ирсэн. Аливаа орон байр аюулгүй, дулаан, мөн тав тухтай нөхцөлийг хангах гол зорилттой. Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд, Швед, Норвеги, Орос гэх мэт улсууд мөн Ирландаас Герман, Англиас Финлянд хүртэлх Европын бүх орнуудад модон барилга баригдсан. Сүүлийн үед Хятад, Тайван, одоо Монголд орчин үеийн модон каркастай барилгын норм дүрэн боловсруулж хүлээн зөвшөөрөгдөд байна. Хасах 40 градусаас нэмэх 40 хэмээн бүсэд орших дэлхийн аль ч нутагт барилгын хамгийн оновчтой сонголт нь орчин үеийн модон каркастай барилга байдаг. Модон материалын ямар ч нөхцөл эдэлгээ сайтай төдийгүй барилгын хийцийг боловсруулж ашиглахад хамгийн тохиромжтой юм. Монгол орны туулж өнгөрүүлсэн нийгэм эдийн засгийн өөрчлөлтүүд нь агаарын бохирдол ихтэй, эрчим хүчний зардал өндөртэй, хоцорон газруудыг тойрсон гэр хороолол байшингуудыг бий болгосон байна. Дэлхийд мөрдөгдөж байгаа барилгын системийн ерөнхий төлөв байдалтай уялдуулан олон төрлийн судалгаа хийсний үндсэн дээр монголчууд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Канадын орчин үеийн модон каркастай барилгыг сонгосон. Энэ нь Монголд шинэлэг, өндөр чанартай орон сууцны барилгыг сурталчлах, таниулах шинэ хөтөлбөр болж байна. Монголын модон байшингуудын дийлэнх нь зөвхөн зуны саруудад ашиглагддаг. Тэдгээр нь хүчтэй салхи, газар хөдлөлтийн үед үүсэх хүчийг эсэргүүцэх чадвар муутай. Тэгвэл орчин үеийн модон каркастай барилга нь бат бөх, удаан эдлэгээтэй. Орчин үеийн модон каркастай барилга нь хүнд цасны болон хүчтэй салхины үйлчлэлээс ирэх ачааллыг даах техникийн шийдлүүдээр бүрэн хангагдсан байдаг. Бетон, ган зэрэг бусад орон сууцны барилгын хийцүүдтэй харьцуулахад модон каркастай барилга нь газар хөдлөлт болон хүчтэй салхины үед аюулгүй орон байрны нэг болж чаддаг. Монголд эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барих нь бүрч илүү хэрэгтэй юм. Орчин үеийн модон каркастай барилга нь эрчим хүчний ихээхэн хэмнэлттэй сэрүүн ур амьсгалтай бүсэд барихад тохиромжтой юм. Хямд тусгаарлах материалтай энэ барилга нь зундаа сэрүүхэн, өвөлдөө дулаан байдаг учраас эрчим хүчийг ихээхэн хэмнэдэг. Монгол орны хувьд дулаалах сайтай байшин нь хүрээлэн байгаа орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын систем хэрэглэдгээрээ эдийн засгийн хувьд үр ашигтай. Энэхүү эрчим хүчний хэмнэлттэй халаалтын систем нь ашиглалтын зардлыг хэмнэх төдийгүй өвлийн улиралд агаарын бохирдлыг багасгаж хүний амьдрах эрүүл орчинд бүрдүүлнэ. Орчин үеийн модон барилга нь аюулгүй амьдрах орчныг бүрдүүлсэн, галын аюулаас хамгаалагдсан стандартаар баригдсан байдаг. Өнөөдөр Монголд сайн чанартай, хямд байшин шаардлагатай байна. Олон гэр бүлүүд нэг байшиндаа удаан амьдрах дуртай байдаг. Монголын нөхцөлд бага өртөгтэй барилга илүү хэрэгцээтэй байгаа үед орчин үеийн модон каркастай барилга нь эрчим хүч болон ажиллах хүч бага шаарддаг. Мөн богино хугацаанд баригддаг учраас барилгын бусад хийцүүдээс хямдхан байдаг. Дадал чадварын янз бүрийн төвшөнтэй ажилчид модон барилга барих арга барил мэдлэгийг хурдан сурч чаддаг. Орчин үеийн модон каркастай барилга нь уян хатан ямар ч үед өөрчлөхөд хялбар. Гэр бүлийн хүн ам нэмэгдэх, байрны талбайг нэмэх хэрэгцээ гарах үед тухайн байшин өргөдөхөд бага зардал гардаг. Мод нь байгаль орчинд ээлтэй барилгын чухал материал төдийгүй олон зорилтоор ашиглагддаг. Мод нь ган бетоноос олон давуу талаараа ялгардаг. Модон материал хэрэглэснээр хүлэмжийн хийн ялгаруулалт, агаар болон усны бохирдлыг багасгах нь мөн барилгаас гарах хатуу хог хаягдал харьцангуй бага. Мод бол байгалийн нөхөн сэргээдэг баялаг билээ. Иймээс ойн доктортой менежмент нь модон бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг хүрээлэн буй орчинд халгүйгээр хангаж чадна. Чанартай модон байшинг нэвтрүүлэх, таниулах ажлын нэг нь Шинжлэх ухааны технологийн сургуулийн ойн модны сургалт, судалгааны хүрээлэнгийн эзэмшил газар баригдаж байгаа загвар 2 байшин юм. Сонирхсан хүмүүст орчин үеийн модон каркастай барилгыг барих технологи болон түүний ашигтай талуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөх төдийгүй барилгачдад шинэ технологиг сурахад тусална. Зохион бүтээгчид, барилгачид болон хэрэглэгчид удаан эдлэгээтэй архитектурын хувьд сэтгэлд нийцсэн экологийн цэвэр өргөн сонголттой материал учраас модон материалыг барилга барихад ашигласаар байна. Орчин үеийн үр ашигтай модон каркастай барилгын технологи нь албан байгууллага, худалдаа үйлчилгээний газар, сургууль, орон нутгийн төв, эрүүл мэнд, амралт соёлын газар, сүмийн барилга зэрэгт эдийн засгийн хэмнэлтэд хүрээлэн буй орчинд ээлтэй бүхэл бүтэн шинэ үеийг бүтээж дэлхийн нийтээр ашигласаар байна. Канада улс нь модон каркастай барилгын систем мөн газар зүй янз бүрийн цаг агаартай нөхцөл зориулагдсан бүтээгдэхүүний дэвшлэрээ дэлхийд тэргүүлж байна.
Канадын судасны стандарт болон модон каркастай барилгын технологи дэлхийд танигдсан. Дэлхийн модон бүтээгдэхүүний хамгийн том экспортлогч Канадын бүтээгдэхүүнүүд нь олон улсын чанарын стандартыг хангасан, ангилагдсан, мөн шалгагдсан байдаг. Эдгээр нь бат бөх тээвэрлэгддэг төдийгүй орчин үеийн модон каркастай барилгад олон жил ашиглагддаг. Оюун нөөцөөр бага Монгол орны хувьд Канада улсаас өндөр чанартай хямд барилгын материал нийлүүлэх болон модон материалын технологиг нэвтрүүлэх тал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Тогтвортой ой менежментээр тэргүүлэгч Канада улс нь энэхүү ой нөөцөөсөө өндөр чанартай янз бүрийн модон бүтээгдэхүүн дэлхийд нийлүүлдгээрээ нэр хүндтэй билээ.